За та бүхний өнөөдөр амгалан ялтах юм. Хотын наргаас нэг асуулт асуудах юм. Энэ Ахмадын орон сууц гэдэг хөтөлбөр байсан. Журам гаргаад. Тэгээд тэр Ахмадын орон сууцанд ахмадууд орохдоо тодорхой хэмжээгээр зардлын төлж ордог. Үйл ажиллагааныхаа зардлыг төлдөг. Тэгээд тэр нь ховчилж болдгоо, худалдаж авч болдгоо, бэлгэлж болдгоо. За тэгээд зээл тусламж хамардаг гэж болдгоо. Дараагийн хүн түрээсэж болдгоо. Тэгээд тэр хүн гарч иж дараагийн хүн орохоор. Тэгээ энэ одоо тэр хэврээ байгаа юу өөрчлөгдсөн үү? Энэ ямар хөө журамтай болсон яасан энэ талаар нь мэдээлэл өгөөч. Хоёр дахь нь энэ түрээсийн орон сууцны чинь үн хэд байгаа вэ? Энэ жил одоо хэдэн түрээсийн орон сууц нэмэгдэх үү? Энэ тэгээд ямар хөө журмаар олгогдож байгаа? Өмнө нэг азийн суглаатай байлаа шүү дээ. Цэцэрлэгт орно азийн суглаа, газар авна азийн суглаа, орон сууцнд орно азийн суглаа. Тэгээ одоо энэ азийн суглаа хэвээрээ байна уу эсвэл өөр болцсон уу? Энэ түрээсийн орон сууцны метр квадрат ямар юмтай байна? Энийг нь хариулж өгөөч. Гурав дахь нь энэ дахин барилгажуулах шаардлагатай нэг хэдэн объектууд байгаа. Энэ буукын, арьс ширний, за авто засварын, нисхийн 34 35 гэдэг. Тэгээд энэ дахин барилгажуулах шаардлагатай ашиглалтын шаардлага хангахаа байжчихсан, мэрэгжлийн хяналтын дүгнэлтэнд гарчихсан, хүн амьдарч болохгүй гэтсэн, мөөгөнцөртөө баригдсан, суулт өгчихсөн. Энэ сан нь муудсан, цахилгаан нь муудсан, дээвэр нь муудсан, дээрээс нь ус хоождог. Энэ байруудыг ямар арга хэмжээ авах гэж байна? Энд амьдарч байгаа хүмүүсийн эрх ашигыг яаж хамгаалах гэж байна? Энэ дээр холох тодорхой шийдвэр гаргах уу, гаргахгүй юу? Энэ ямар асуудал байна вэ? Энийг асуучих. Би өмнө бас нэг асууж байсантай Тоск энэ Носкийн барилгануудаас энэ хүмүүсийг шилжүүлж оруулчаад газарыг авчиж болдгоо мó гэж. Ингэж шийдвэл энэ маань өөрөө хамгийн төгс шийдэл биш үү гэж асууж ирсэн. Энэ дээр нь хариулт өгөөч. За дөрөв дэх асуулт байна. Монгол улсын утаанаас салах талаар одоо дээр дооргүй ярьж шít. Утаа үүсгдэг дөрвөн их усүр байгаа. Энэ дөрвөн их усүрээ яаж янзлах вэ? Тэр 220 мянга болсон гэж л. Яндангаа яах вэ? 400 мянган машиныхаа 100 мянган нөгөө олон жилийн насжилтаа тэрийг яах гэж байна? Ямар арга хэмжээ авах гэж байна? Бага уурын 100 хуудаа яах гэж байна? Тэр нөгөө хур хог януудаа яаж янзлах гэж байна? Энийг янзлахын тулд ямар арга хэмжээнд страт авах гэж байна? Улаанбаатар хот нөгөө улаанчулууд морин даваандаа нөгөө ландшафтын аргаар булшилдаг байдлаар явах уу? Эсвэл энэ хог улсруулах үйлдвэр барих гэж байна? Ямар бодлого барьж байна? Энэ талаар нь хариулт өгөх гэж. За баярлалаа. Баяр хөөр дараас эхлэе. За их хамгааллын гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол түрээсийн орон сууц бол түрүүн хурал эхлэхэд Улаанбаатар хот 1600 айлын түрээсийн орон сууц түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц барина. 5 сард барилгын ажил эхэлнэ. За ханы материал орчмын сонгон хайрхан дүүргийн 6 дугаар хороо 5 га газар дээр төлөвлөгдсөн. Барилгын зураг төсөл ажлын даалгавар бүгд гарсан. Энэ ажлыг манай нийслэлийн орон сууц сонгогчдын корпорац хэрэгжүүлээд явна. За Ахмадын орон сууц бол 2 блок Ахмадын орон сууц өмнө ашиглалтанд орсон хэврээ байгаа. Энийг одоо Ахмадын хотхон орон сууцныг одоо сөөх хариуцдаг. Тэр сөөх маань хариуцаад явж байгаа. Түрээс нь бол одоо ашиглалтынхаа зардлыг л одоо төлдөг. За тэр хэлбэрээрээ бол хэврээ байгаа. За сүүлд баригдсан 132 айлын орон сууцыг за 2016 оны 10 сарын 17 оны нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлын 31 дугаар тогтоолоор төр сууршуул түрээсийн орон сууц болгон өөрчилсөн. Энэ өөрчилснийгөө гэр ороолын дахин төлөлтөөс газар гэрээ чөлөөлөд өгсөн орон гэргүй болтсон улсуудыг оруулсан. Төрөүний оруулсан улсуудын компаниудын тоог одоо хэвлээд энэ ажлын алба та бүхэнд одоо өгнө. Одоо нийтдээ Улаанбаатар хотны 300-аад иргэний асуудлыг шийдсэн. За өшөө дахиад цаана 287 иргэн одоо орон гэргүй айлаар ингээд амьдарч байгаа. Энэ улсуудын асуудлуудыг бид бас шатараатайгаар шийдэж байгаа. За дахин барилгажуулах ажил бол Улаанбаатар хотод 54 барилга бий. Алслагдсан. За зай талбай багтай гээд бизнесийн одоо зориултаар барилга барихад сонирхдаггүй. Дахин төлөлтийн одоо тендер зарлахаар бизнесийн компаниуд сонирхдаггүй юм 54 барилга бай. Энэ барилгыг
бид нар ямар одоо асуудал ярьж байгаа вэхээр ерөөсөө энийг бизнесийн зорилгоор нь өндөр байшин бариха болио. Яг энэ барилгыг өөрийнх нь метр квадратаар нь энэ барилга нь нураагаар шинээр барилга барихад 101 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Энэ мөнгийг одоо улсын төсөвт эсвэл гадаадын зээл тусламжаар олоод энийг барилгыг одоо шинжиж барья гэдэг ийм асуудлыг барилга байгуулалтын одоо сайд, дэд сайд, төрийн нарийн тэртээ бид нар бол байнга ярьж байгаа. Энэ 3 сард барилга байгуулалтын сайд болонгийн орнуудаар ажлын ажилт хийхдээ энэ төслийг англи дээр бид нар сая орчуулад дуусгасан. Энэ төслийг бас одоо барилга байгуулалтын сайдтай бас бидээс хамт яваад болонгийн орнуудад уулзах юм аа. Энийг бол бид нар ажил хэрэг болгоод явнаа. Мөн дээрэс нь газар хөдлөлийн байнгын ажиллагаатай зөвлөлөл бол Монгол Улсын шадар сайдаар ахлуулдаг. Энэ шадар сайдын ажлын хэсэг дээр бид нар бүх танилцуулга өгөөд одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр танилцуулагдаж үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тодорхой үүрэг чиглэл бас өгдөнө. Бусад одоо барилгууд нь бол бизнесийн зорилгоороо тендер зарлахаар бас ингээд компаниуд оролцож байгаа. Яг таны хэлдэг саяхан хэдэн байршлууд дээр бол бид нар бүр онцгойлон энэ 101 тэрбум төгрөгийн одоо асуудлыг шийдэх юм бол энийг ингээд барьж боломжтой байгаамаа. За энэ утааны асуудлуудыг яах вэ гэд энэ үндэсний хороо байгаль орчны дэд сайд дээр за манай нийслэлийн бусад холбогд барилга байгуулалтын яам, эрчим хүчний яам гэх бүх байгууллагууд сууж агаад ерөнхий одоо зургаа бол гаргасан. Улаанбаатар хотыг одоо гэр хорооллыг 3 бүсэд хуваасан. Дараагийн тодруулсны дараа нэмээд хариулчихарай тий. Аламсрын сайд за. За энэ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа энэ хэд хэдэн барилгуудыг бас нэлээд яригдж байгаа. Тэгээд одоо сая энэ эх 5 дахь өдөр бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр барилгын байгуулалтын ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцны асуудлуудаар асуудлаа бэлдээд байж байгаа. Тэгэхдээ ерхий сайд орон нутгаар ажилтаа болохоор энэ хойшлогдсон гэж байж байгаа. Тэгээ энэ дээр бол бас тодорхой шийдлүүдээ гаргаж үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хүртэл оруулах гэдэг ингээд бид нар ярьж байгаа маа. Утааны асуудлууд дээр яг зөв бид нар нэг алсын бодлого стратегтэй бол мэдээж бол орон сууц хот байгуулалт хийх орон сууцжуулах гэдэг асуудлуудыг бол одоо төлөвлөж байна. Одоо дагуур хотууд энэ ялангуяа хөшгтийн хөндөө 100 мод метр гэсэн тэр орчныг бол эдийн засгийн тэр коридортой үндэслүүдэд бас нээлттэй эдийн засгт тийм хот байгуулах тийм 600 орчим хүн амтай тийм хотын асуудлуудыг бол бид нар бол одоо судлаад ингээд явж байгаа. За дунд хугацаанд бол Улаанбаатар хотыг бол дэд үсчлэх асуудлуудыг бол одоо бид нар ялангуяа инженерийн дэд үсгийг хүртээмжийг хүртээгүй газруудаар бол дунд хугацаанд нь бол боломжоор хангая гэдэг энэгээр бол бас хөнгөлтэй зээл тусламжуудаа бол төлөвлөөд за өнөө маргааштай бас яах вэ гэдэг асуудлууд бас ингээ гарч ирээд байгаа. Энэ хугацаануудын хугацаанд за тэгэхээр бас нэг зарим дэвшилтэй үйл ажиллагаа явуулаад байгаа улсуудаа бол бид нар бас дэмжих одоо ногоон барилгын зөвлөл гэж бол байгуулагдсан. Тэрэн дээр бол одоо 30 гаруй гишүүнтэй энэ барилгын энэ утгаатай холбоотой заашгүй орох хэвээр ногоон барилгыг цааш нь хэрэгжүүлэхийн тулд ажиллах хэвээр энэ эрчим хүчний яам, байгаль орчны барилга байгуулалтын яам, төр засгийн байгууллагаас орж байна, нийслэлээс орж байна. Тэгээ төрийн бус байгууллагуудаас юм зөвлөл багт. Тэгээ өнөөдөр нэг юм жишээлбэл байшин дээр бол бас ингээд амны орон сууцууд дээр бол одоо нэг дулаалга хийгээд бол одоо 60% үр дүн түрээд байгаа бас юм дэвшилттэй юмнуудыг бол бас бид нар бол олж хараад дэмжих. Тэгээ тиймэрхүү маркер бол гэр дулаална гэж бол яриаггүй. Одоо Монгол хязгаалтын югаар бол одоо бол дулаалцсан. Тэгээ өнөө маргааштай хэрэгжих гээд бас дэвшилттэй явж байгаа юм бас нэг асуудлууд материалын сонголт болон технологийн юмнуудыг бол бас ойр хугацаанд хэрэгжүүлэх юмнуудаар бол бид нар бол одоо бас ингээд ажиллаж байгаа. За энэ хамгаалан гишүүн тодруулъя. Барилга хот байгуулалтын яам одоо төрийн бодлогын яам. Та сая Улаанбаатар хотыг урт хугацаанд бол майдэр 100 мод хөшгтийн хөндийгээд өргөх тухай асуудал ярьж байгаа шүү. Энэ бүсчилсэн хөдлийн бодлого гэж явахгүй юм уу? Энэ зах хязгаар эзгүүрээ дууслаа. Хөдөө хязгаарт одоо ерөөсөө хүн сууршихай байлаа. Энэ том дэлгэр өргөн нутаг дэвсгэрийг бид нар монголчууд бүгдээрээ хүн амынхын 50% энэ дөрвөн уулынхаа дунд дээрээ суудсан. Цаашдаа жоохон тэлээд нэг нь Төв аймаг ороод ингээд ер нь бодлого ингэж явах юм уу те?
Энэ дээр та нар хариу өгөөч. Хоёр дахь нь энэ 101 тэрбум төгрөгөө хэлээд байх юм. Энийгээ тэгээд засгийн газартаа саналаа оруулаад сая одоо Солонгосоос өгсөн 700 сая долларын хөнгөлөлтөй 0.2% хөвгтэй 30 жилийн хугацаатай хөнгөлөлтөй зээлд хамруулах асуудлыг яагаар олж болдог юм бэ? Юун булангийн орнууд вэ? Энд чи одоо яалтчгүй хавар шийдэгдэхгүй бол наа чи хэзээ мэдгүй булангийн оронд очихоос ч юм нурж унчих гээд байна шүү дээ. Хүмүүний амнаас 1 минут нэмийн хамгаалах шүнд. Ийм нөхцөл байдал үүсч чад энэ дээр жоохон санаачлагтай ажиллаж болохгүй юу гэж би асуух гээд байна. Энэ 2 блок ахмадын орон сууц өмнө нь одоо яасан гэрээнийхээ дагуу ашиглалтын зардал төлөө явж байгаа гэсэн. Эн чинь тэр ахмад гарах юм бол дараагийн ахмад орно гэсэн л тийм нөхцөлтэй шүү дээ. Энийг яагаад та нар өөрчлөхгүй вэ? Тэр чинь нэг ядарсан хөгшин байгаа. Нэг хөлөө өвчтөг нэг хүүхэдтэй үлдээчихсэн гэсэн бодол бай. Яваад энийгээ бас нэг тэтгэврийн зээлээр авчихсан гэсэн бодол бай. Тэгэхэд нь одоо зөвхөн түрээсийн төлөвлөж хагаад та одоо хойд насандаа яваа тэгээд дараагийн ахмадыг оруулна гэдэг ийм хачин юмыг бид нар засахгүй бол гэж болохгүй шүү дээ. Яагаад одоо болтол энийг засахгүй байгаа юм? Энэ тал дээр надад хариу өгөөч. Энэ 300 иргэн дөнгөж шийдсэн юм байна. Одоо дахиад 287 байгаа юм байна. Энэ хүнийг орон гэргүй болгоцсон хүмүүстэй ямар хариуцлага тооцож чинь та бүхэн? Тэрийг нэг хариулж өгөөч. За баяр хөөр дараагаас эхлэх үү? За энэ 101 тэрбумыг бол бид нар маш их олон суугаар бол ярьж байгаа. Гадаадын зээл тусламж дээрч ярьж байгаа. Маргааш одоо сангийн сайд дээр хотын дарга удирдлагууд уулзаж энэ 500-ийн задаргаан дээр бид нар саналаа өгнө. Тэр саналд бас энэ явж байгаа. Энийг одоо ганцхан хот биш барилгатай болтой яамтайгаа бид нар хамтдаа хөцөлдөж байгаа. Ингэжээж бид нар энэ олон зээл гадаадын зээл тусламж болон бусад их үүсвэрүүдээс гээд явж байгаа. Бүр болохгүй бол бид нар одоо улсын төсөвд одоо 20-30 тэрбумаар 2-3 хувааж агаад ингээд 50-аа гэдгийг хүртэл одоо бид нар сангийн хамтаа хүртэл ярьж байгаа. Аль болох бид нар энэ ажлыг бол хурдан эхлүүлж хурдан дуусгах тал дээр бол байгаа гэдгийг хэлье. Өчигдөр Монгол Улсын ерөнхий сайд засгийн газарт хотын удирдлагууд бол уулзаж энэ бүх төслүүдэд бол танилцуулсан байна. За утааг яаж бууруулах талаар ярьсан. 1 минут нэмчихтэй баяр хөөр дараа. Нийтийн тээврийн одоо шинжлэх асуудал дээр 25 сая долларыг өчигдөр шийдсэн. Тэр асуудлынхаа хүрээнд өчигдөр сангийн сайдтай, сангийн хамтаага маш олон одоо тохироонууд дээр бол хүрсэн. За хур хогийг бол өчигдөр ерөнхий сайд бол шууд одоо энэ хогш татдаг үйлдвэр хурдан барьж байгаа бол өөрөө даалгавар бол бас өгсөн. Энэ хүрээндээ Францын Велио компаниар тэзүүг нь хийлгэчихсэн. Энэ ажил одоо энэ хавартаа эхлээд явах баха. За мөн одоо Улаанбаатар хот энэ Улаанбаатар хотолтой аж үйлдвэрийн танхимтайгаа нийлээд ногоон сан гэж байгуулсан. Эхний сангийн одоо хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот бол 300 сая төгрөг. За бусад одоо Хас банк, за бусад банкуд бас энэ ногоон санд бас нэгдэж орё. Энэ хүрээндээ бас энэ утааг бууруулах чиглэл дээр ажлуудыг хийя гэсэн баг. Утааг бууруулах үндсэн одоо зарчмуудаа түрүүн одоо би яг ярьж байгаад энэ микрофон тасарсан. Энэ бүсүүд дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг. За ламсрын За тэгээ хамгаалан гишүүний асуултанд хариулъя. Тийм бодлогын явнууд бол бүсчилсэн хөгжлийн бодлогыг бол баримталж байгаа. Энэ дээр бол бас сүүлийн үед бол Азийн хөгжлийн банк судалсан суурь тайлангууд дээр үндэслсэн байна. Бид нар дахиад бас улсын төсөвдөө 6 тэрбум төгрөг бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулах гэдэг бол одоо тавигдсан 18 оноос бол бүсчилсэн хөгжлийн бодлогуудыг бол ялангуяа бид нар бол энэ захын 3 улстай хэлтгэхэд бол захын бүсчилтээр одоо хэл орчмын гадагшаа эдийн засгийн нөхцөл байдлыг үүсгэх тийм бүсчилсэн хөгжлийн бод эдийн засгийн нөхцөл байдал нь тэр бүс нутагтаа ер нь жоохон одоо ямар байх вэ гэдэг асуудал бол гол судалгаанууд нь бол хийгддэг. За энэ хүн аим суурьж байгаа газар дээр бол эдийн засгийн нөхцөл байдал байхгүй л болохоор л ер нь бол тэнд бол нэг тийм төсвийн эдийн байгууллагыг харсан тийм байдал бий болчих гээд байгаа маа л гэж харагдав. За ямар удаан ярьж ин ламсрын дэд сайдаа ярьсаар л минут ч тусчих. За Донбочор